Бурхан багшийн үед 16 архад Бурханы шнийг одоо танаас хойш хамгаалж ариутхан дэлгэрүүлнэ гэж ам тангараг өгсөн байдаг юм аа. 16 архад энэ тэг болон хятад тэргүүтэн ном тулсуудад заларч тэр байтугай одоо Монгол улсад хүртэл 16 найдан заларч шашныг дэлгэрүүлэх хамгаалах улсад их зүйлийг төрж бүтээж исэн гэсэн түүхүүд байж байна. Буйны садан Римбучи Бурхан багшийн 16 найдангийн нэгээр Латаг нутгаас тодорч улмаар төвд оронд морилон шашны сургаал номлолд мэрэгжин их нутаг таан иргэн ирж шашны үйлсээ тэтгэн зохиохын сацуу төмний төлөө төрийн хэрэгт зүтгэн мужийн засаг захиргаа улмаар энэтхэгийн парламентын гишүүнээр нутгаасаа сонгогдсоор Монгол оронд төрийн итгэмжит сайдаар тохоон томилогдож ирснээр энэ оронд ариун шашин мандан бадрах үйлсийг тэтгэн зохиосон байх. Бакула багш бол маш их агуу хүн юм аа. Монголд бол Бурхан шашны талаар маш их хувь нэмэр үзүүлж, Бурхан шашныг үргэлжлүүлсэнд би маш их баярлаж явдаг юм. Римбучи маань бол Монгол улстай их эртний нарийн нандин холбоотой. Энэ хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд их үйлс бүтээсний дээр Монгол оронд шашин дэлгэрүүлэхэд агуу их тусыг үзүүлсэн юм хүн юм аа. Монгол орны өнцөг болон бүрт морилон сагдаж сүсгтэн олон нийт монголчуудын төлөө хамаг бүхнээ зориулан зохиож байсан гайхамшиг бодисодвын явдлыг бидэнд үзүүлсэн бодисодв байсан билээ. Би анх байгаль хамгаалах чиглэлээр Японд зохион байгуулсан хуралд энэтхэгээс ирсэн Бакула Римбучитэй учир нь золгосон юм. Би 1969 оны эцэс Бакула Римбучигийн дэргэд байсан. 80-ад оны сүүл 90-ад оны ихээр анх удаа зохиолчдын хороон дээр Бакула Римбучиг урьж тэр цагаас эхлээд Бакула Римбучитэй ойр дотно байж болж ингэж явсантай баяртай байдаг. 1998 оноос 2002 оны хооронд би элчин сайдаар ажиллаж байсан. Яг энэ үед бол Бакула Римбучи бас элчин сайд байсан. Римбучи ламтан зөвхөн одоо шашин номын одоо гүүр болж байсангүй. Хоёр улсын бас хамтын ажиллагааны гүүр болж байсан. Ийм одоо ачтай хүн байгаамаа. Далаа багш нэг удаа айлдаж байсан. За Римбучи ламтан одоо өөрийнхөө юуг анхааран авдаг түүнийг л одоо хүмүүст шавнартаа ингэж номлодог байсан юм байгаамаа гэд. Хэрэг би Римбучи ламтныг амьд цариу ахуйд нь заларч байсан бол бас л олон зүйлийг бол асуух байсан болов. Бакула хэмээх нэрний утга нь Бакула хэмээх газар ургадаг нэгэн зүйл модны үнэрт цэцгийн нэр бөгөөд тэрхүү модны үржимсээр хооллон навчис хайлс хуйсаар хувцслан өв сургамуулаар гудас дэвсгэр болгож бясалгал даяан хийж явсан Бурхан багшийн 16 архтын 9 дэх гол эрхэм шав нарын нэгний нэр болон дорн дахинд алдаршсан байна. 1917 онд Бакула Римбучи маань хааны гэрүүл төрсөн ийм түүхтэй баг улчир наснаас Бурхны шашны боловсролыг эзэмшиж гівшин дамжаа төвдийн тасад барьж энэ үеэс эхлээд их орон нутагтаа хүрэлцэн ирж төр нийгмийн ажилд оролцож эхэлсэн байдаг. За энэ үед бол бас энэтхэгийн төр нийгмийн зөвлөлтнүүд Бакула Римбучид урам хайрлаж их орон илгэн садан ахан дүүсийнхэн ирээдүйн сан сайхны төлөө зүтгэх энэ нэг шангийн тавьсан хэмээн өөрийн дурсамжиндаа өгүүлсэн байдаг. За энэ үеэс эхлээд Бакула Римбучи маань улс төрийн амьдралд хөл тавьсан төдийгүй шашны үйл хэрэг Монголд өргөн дэлгэр намлаж дэлгэрүүлж явсан ийм түүхтэй. Хэдийгээр Бакула Римбучи Бурхны шав тань хураг боловч эгэл ард түмнийхээ амьдралын хатуу хөтөг ялангуяа ирээгүй экспайдын боол зарц хийж шарнаар бор хонгийг өнгөрөөж байгаа тэдний зовлон зүдгүүрийг нүдэрэн харан инлэн шаналж хөрсөргөлдөө Пакистаны түрэмгийлэг далсан зогсоох зэрэг олон шалтгаанаар нийгмийн амьдралд оролцох болж улмаар их улсын удирдагч жавхраал нэрүүтэй учран золгож зон олныхон амьдрал ахуйг танилцуулсан нь хожимон ард түмнээ төлөөлөн төрийн хэрэг зүтгэхийн эхлэл болж үгээгүй ядуу энгийн ардуудынхаа элдв алба хувчурыг халж орчин цагийн боловсрол олгох сургуулиуд байгуулсан нь өдгөө төр хийгээд түмний үлсэд зүтгэх чадварлаг боловсон хүчин бий болж Латаг түмнийг даяаршлын эрен үед дэлхийн нийтдээ нэгэн зэрэг алхах
их хөгжлийн замд хөтлсөн нь түүний дорн дахины шашин төрөх хослонд итгэх хос ёсны сургаалыг амьдралд өөрийн биеэр илтэд үзүүлсэн их зохионгүй нэгэн хэсэг билээ. Миний бие 1955 онд пластик эвшийн дамжаа барих бэлтгэл хийх үед Римбучи төвдөд морилон ирж тэр үеэс хойш шашин номын үйлээр барилдан буйны садан бололцсон билээ. Бакула Римбучитэй уулзсан нь миний хувьд хамгийн том мартагдашгүй дурсамжаар дүүрэн байдаг. Миний тэр үед хийж байсан ажил бол инх тайвны төлөө Азийн буддистуудын хурал бэлтгэх ажил байлаа. Хэдийгээр бидний уулзалт байнгын байсан боловч Далай лама манай улсад 1979 онд айлчилсан нь хамгийн их дурсамж үлдээсэн юм. Тэр үед Бакула Римбучи Далай багшиг Оросд ирэхэд оролцож байсан юм. Түүний айлчлал нь тэр үеийн бурятууд, халимаг болон туваачуудын хувьд хамгийн гол үйл явдал болж байлаа. 1969 оноос хойш Монголтой холбогдож коммунизмын үед одоо ирж очиж ингэж байсан. Тэгээд тэр үед бол одоо шашин хавчлагтай, шахалттай их хэцүү үе байлаа. Тэр 69 онд би лам болох гэж одоо байсан үе юм да. 10 дугаар ингээд төгсчхөөд байж байсан үе. Анх багштайгаа бол би 69 онд уулзсан. 1970 оны орчим Азийн буддистуудын инх тайвны баг хурал гэдэг олон улсын байгууллагыг эрдэмтэн жүгдэр зэрэг хүмүүстэй хамтран байгуулсан нь Монголын бурхны шашны нэр хүндийг гадаадад өргөсөн сайхан ажил болсон билээ. Азийн буддистуудын инх тайвны баг хурал Монголын шашинд их тустай тийм байгууллага гарч олон улсын олон сайхан лам нар морилж ирдэг болсон. Тэр үед нь залуу лам нарын гадаадаас ирсэн очтой үйлчлэгэнд ордог байсан. Энэ дээр бол Монгол хаалттай ертөнц байж шашин соёл гэдэг дэлхийн нийтээр устж алга болоод хамгийн одоо болохгүй юм гэдэг ийм л санаа сэтгэлтэй байсан. Тэр үед дэлхийг харуулж дэлхийд одоо шашин ном нь хэвээрээ байгаа юм байна. Ховтог төвлөгөөд нь байгаа юм байна. Лам хувраг байгаа юм байна. Сүм хийд байгаа юм байна. Шашин орчин тогтнож байгаа юм байна гэдгийг илэрхийлсэн ийм үйл явц болсон. Биднуудын хаалттай ертөнцид гадагшаа мэдэрдгүй тэр одоо ард түмэнд бол хөөе энэ чинь одоо шашин маань оршиж байгаа юм байна шүү дээ гэдэг ийм санаа сэтгэлийг өгч ирсэн. Тэгээд сүсгтнүүд мөргөд сөхрөх гэж их хөсөмжилдэг. Зарим нь нууцаар зочид бодлоо эднүүдэд мөрөгдөг сөхөрдөг юм байлаа. 1970 онд Гандандагчлан хийдийн хамблам номч мэргэн гавж гомж явсан. Азийн буддистуудын инх тайвны баг хурлыг анхлан зохион байгуулж, үүнд номт 3 улс хэмээн эрдэнэс алдаршсан 3 улсын анхдагчийг төлөөлөж морьсон нь Бурхан багшийн 16 найдангийн нэг Бакула Найданбэр умар зүгийн Монгол орнон ариун шашны гэгэн гэрэл Мандан Бадрахын эхийг тавьж 1978 онд мөн дахин морилж урдын мандаасан гэрэлд гэгэн нэмэн шашин эрднийг дэтгэн зохиож төмний горлыг ханган үлджээ. Багд нарын иш үзүүлсэн лүндэнгүүдэд Бакула Римбучи сэргээлтийн үед ирж дэлгэрүүлэх тухай лүндэн байдаг. Тэгээ 1990 оноос эртний мэрэгдүүд багд нарын лүндэн ясаараа хэрэгдэж тэгээд 90 онд ардчил зах зээлийн нийгэм бий болж шашин шүтлгийн эрхчлөлөг олж авсан энэ сайхан үе эхэлсэн. 1989 онд тэр үеийн энэтхэгийн ерөнхий сайд Ражив Ганди түүнийг Монгол оронд энэтхэгийн онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайдаар суух зарлиг гаргасан байна. Монголчуудын номын их багш Бакула Римбучи маань 1990 оны цагаан морин жил Монгол оронд маань морилсан юм аа. Ингэж морилсноос хойш бурхны шашин дахин сэргэх их үйлсийг бүтээсэн. За энэ үед бол бурхны шашин бол хөлд орж байгаа хөөд мэт сэргэж байсан ийм үе байгаамаа. Элчин сайдын яам бол үнэндээ бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх юм сүсгтэн олны эрэл горлыг хангадаг ийм газар болж тэгээд одоо Монголын ард түмэн тэр элчин сайдын яамны үүдэн дээр очрлоотой зогсож яадаг, жагсаад байж яадаг, мөргөл эргэл хийх гээд ийм болсон. Ийм нэг завсрын үед бол үнэхээр шашин соёлоо мэддэг гайхамшигтай Римбучи хүн элчин сайдаар ирсэн явдал бол шашныг дахин маш хурдан сэргэхэд бол маш их нөлөө болсон. Энийний ч зурмаар бол одоо энэ тэгт анхлан сорилгын 7 хүүхэд гэлээ гэдэг чинь 7 хүүхэд гандар шалгалт аваад явуулж байсан санагдаж байна. Тэгээ энэ сайхан болцоо гараад тэрнээс хойш одоо
манай залуу ламнар өмнө тэмдэгт байдаг Сэрбэревэн гандан гэдэг том сургуулиудад сурч эхэлсэн. Тэгээд тэднүүдийг бол одоо хүлээж авсан хотог тавилгаадууд тэргүүтээ дэмжсэний үр дүнд бол Монгол хүүхдүүдийг хоол, унд, орон, байр одоо бүх зүйлээр нь хангаад ингээд 600-700 хүүхдүүдийг шашны боловсрол олгож байгаа. Тэгээд түрүү чинь Монголд ирж шашин дэлгэрүүлж байгаа та бүгд харж байгаа. Тэгээд энэ одоо 23-4 жилийн нөр хичээл зүтгэл гаргаж олон янзын шалгалт өгöd 24 жилийн дараа Гэвчлаармын намжаа барьдаг ийм одоо том сургууль. Одоо энэ үнийг бол 90 оны ихээр явсан одоо 2 лаарм саяхан төгсөж ирлээ. Тэгээд энэ дээр бол энтхийн засгийн газар үе үеийн элчин сайд нар бол маш их анхаарч ирсний үр дүнд нэг жил болоод бий сонгодог. Одоо ирэх очих болгонд асар их хоол зайтай, үн мөнгө өртөг ихтэй. Тэгээ хүүхэд сурахад маш их одоо төвөгтэй юм байдал үүсчихсэн. Энэ бүгдийг элчин сайдууд бүгдээрээ ярилцаа 5 жилийн хугацаанд бий сонгодог болгож ингэж одоо өөрчилж ингэж манай хүүхдүүдийг сурах асар том бололцоог гаргаж өгсөн. 90 он болоод шашин сумын сэргээд ирэх үед бид өтөн зүүн хүрээнээс үлдсэн гэр дугнуудыг аваад хийд байгуулсан юм аа. Тэгээ багшлаар очиод одоо хийд байгуулаа. Зүүн хүрээ гэдэг бол том юм аа. Тэгэхээр тэр нэг хийдийн ямар нэр өгөх вэ гэхэд багш Дашчойлон гэд нэр хайрлсан. Үлзий томын хийд гэж. Ингээд энэс хойш өнөөдөр бид 31 жил багшаа хайрлсан нэрийн дор энэ хийдийг аваад ажиллаад ингээд сайхан явж байна. Миний бие Эренбүүчийн багшийн таалал гандан хийдийн хамламд амдын сүрэнгаан урилгаар сургуульд багшилахаар 1991 оны 11-р сард анх удаа Монгол оронд ирж байлаа. Энэ үед Монгол оронд ардчлалын эхэн тохиож уламжлалт шашны үйл чөлөөтэй болж байсан ч он удаан жил тасарч бусдын эрхээр гэлэгвийн ёсны дулбаажаыг тасрах шахаж байсан тул тэтгэн сэлбэхийн тухайд өөрийн нутагт хийдийн жаяг дэг дагуу шинээр хийд орон байгуулж Монголын бурхны шашныг тэтгэн мандуулах хэрэгтэй хэмээн айлдаж бага насны хүүхдүүдийг сонгон шалгаруулж авахар болсон юм. Анх 700-аад хүүхэд ирснээс 300 үлдэж мөн дахин сонгосоор 30 хүүхэд хувраг болгохоор сонгон одоогийн энэ битүүв данжаа чанхөрлын хийдийн эхийг тавин би Төвдөн Дашламын хамт багшийн тааллаар багшилахаар болж байлаа. Багш дуудаад нэг уулзах эхлэн очиж одоо энэ хийд байхгүй болохгүй байна. Тэгэхээр энэ газрын асуудлыг одоо бүгдээрээ шийднэ. Тэгээд энэ чойжон том домжуу хамт за тэгээд дачлаар бид нар ингээд зөвлөлдөөд тэгээд багш өөрөө хаана бодож байгаа бол гэсэн энэ гисэр сүмийн уртал байвал ямар өдрөгээд тэгээд энэ биш дараа энэ асуудыг шийдэж өгöd. За одоо хотын засаг даргын хувьд энэ асуудыг шийдъя. Нэрээ зүг байна. Та нар цагаан санал тавилаа. Энийг шийдъя гэдэг. Тэгээд энэ биш дараагаар суулжиж ингэ шийдээд тэгээд жаргал генерал удирдаад барилгын цэргүүд барьсан шүү дээ. Тэгээд Бакууларын бүчи хаяа ярьж үздэг. За энэ болж болохгүй гэж ингэж ярьдаг. Тийм одоо түүхтэй сайхан болсон юм сүм хийдэг байгаа. Их хуйлгааныг дахин зан үлийг үйлдэн 16 их харахтыг Бакуулагаар голлон Монгол хуургын дашуу захтай хувцаасаа бүтээж хамаг чадагчин эрэхэд 16 архтын халах Монгол бандийн байдал дүрээр үүнэн ажирсан хамб багш буйны садан нугуудаа мөргөж хамгаас түрэн архад Бакуулагийн дахин зан үлийг бичсвэ. Юрманай дээдэс 3 муу заяа хийгээд чөлөөгүй 8 орноос гэтхийг хүсэх амтэн үлссэн ундаасан нүцгэн хоосон хэлгүй дүлий харлаган сохор бялд дорой зодогдох нүдэгдэх мунхаг тэнгээс гэтхийг хүсвэс хотогд Бакуулаг эрхэмлэж дахин залбирвас өөрийн үйлс зөндөөн бүтгийг хувь өрөөлөөр бүрдэн химэн шүтэж иржээ. Хотогд Бакуулагийн тааллыг үүсгэсний хүчээр хурднан 10 зүгт оршсон хувраг той нугууд хувь зохиолтын нөхцөл учирлаар хизээч үл үгээрээд хурм агшнаар сонсох, санах, бясалгах бүгд арвидах болтугай. Баг бүрдийн хаад ноёд багшшав дахигдагч нөхөд сэлтийн баттая нас хийгээд буян цог учрал яруу алдар бас хүү сансар хорвоог хийгээд номлол бүтээлийн шашны үлүүд бас шинийн сар мэт арвижин дэлгэрэх болтугай. Хотогт их гинэн дармаадаалаа хийгээд хувьд хятадын хаан үүнийг үзэгч хашнан ба нөхөд лүгээсэлтэд хотогт ирмий хүсэн мөрөг мүй дах мүй авралыг айлтгах мүй ажслан сойрох.
Бурхан багшийн чандрыг бол одоо Монголд анх удаа бол одоо залах энэ ажлыг бол Бакула Римпучи санаачсан ингэж оролцсон байт юм байна лээ. Багш маань Монгол оронд морилох үед хэдийн нас өндөр үдээс хойш хоол цоглохгүй сахил саваарыг наривчлан одоо сахин цохоодог юм байсан хэдий ч өөрийн бие ядрах, чиглэх энэ бүгдийг умартан Монгол орны өнцөг болон бүрт морилон саатаж сүсгтэн олон нийт монголчуудын төлөө хамаг бүхнээ зориулан зохиож байсан гайхамшиг бод садвын явдлыг бидэнд үзүүлсэн бод садв байсан билээ. Бурхан багшийн сүмийг бол одоо энтгийн бодгоёо дагуулсан түүний одоо фундаментын тавих үүний газрыг одоо олоход бол одоо Эренбүчи бит хоёр бол их одоо ингэж хамтарч ажиллаж байсан их олон жил хөөцөлж ярьсны үднэнд бол энэ одоо Монголын сүм бол бодгоёоос 800 м-ийн хажууд одоо байгуулагдсан ийм төвхтэй юм а гэдгийг бол би бас ингээд тэмдэглэчихье. Үл урбах их хамгаалангийн тэнгэрийн мөр огторгойн уудмаас өхөшгүй шид бүтээлийн усан баригч үйлсийн бүжигт үнэхээр гайхамшиг тансаг болсон цогт намраа хурыг амтан бүхнээ өгөн зөхөөгч амгалан төгөлдөр итгэлбэр сайн буйны хайрл сайзангийн хүүгүүний гагц ёсыг дэтгэх үүргийг сайтар хүлээж авсан Бакула тэргүүтэн мэрэгдийн сац төрлийн эрхсийн тус амгалангийн сэрүүнийг өгөгч сарн цаглашгүй тэр сайхамтны оюуны цөөрөнд дургасан энэ гайхамшигын цог ялангууд дор сайн оюуны усан сан далайн дотроос ямагт сайтар гарсан айлдал инэрлийн бэлэг бэлгийн өдрийг үлдэгч нарны гэрлэр ямарва бүхнийг нээгч богдос мэрэгдийн дээд төрлөختөн яндашгүй шашны дамбил жанцсан хэмээн алдаршсан таны үлми ялав сайн оюуны тансаг болсон номын цагаан лавэг сай хоолойн дор уйлгалуулан чадагчин иш онлын шашныг барих үед сайтар дэгдээд ашигласан аштын амгалангийн чандамныг өгч сац мэргэн гэтлэгч багш дор залбирлын талбмой аюун сайны бүхнэн саруул огторгойн уудам мандалд огоод чадагчин шашны номлол бүтээлийн ном солонгын гэрлийн төв дунд охид хоёр хэргийн дээдэр огторгойн чандман нарыг олон галавдор эс сүнрүүлэн гээгүүлэхийн тулд үлми баттах болтугай аимшиггүй цагаан арслангаар тулуулсан синтийн ширээн дор алзах үгүй бат очир завиллаар галуу хүртэл насан дорчсноор асар гүн бөгөөд агуу их номын хүр дээр амтэн нугуудыг боловсруулан гэтлэхийн мөрдор зохион хайрлах болтугай багш дээд гурвын их далайн айцтад хийгээд батд шашны сахиул цагаан гэрэлд сарны хүчин чадал баа бүрний үлэмж санаа хийгээд шүтэн гаргахын хуурмаг үгийн хүчээр бас ч ерөөлөн орон бүхэн барчид саадгүй өсөн бүтэх болтугай. За Бакула багш маань таалал хураахынхаа өмнө Монгол оронд маань сүүлчийн удаа морилсан юм а. Ингэхдээ би багштайгаа уулзсан. Тэгэхэд энэ үед нь бид нар хамбын овооноос хэлмэгдлийн үеийн бодит баримт болсон 600 гаруй одоо их дэдэс лам ховргуудын ширэл гарчихсан. Энийг бид нар цэгцлээд хойтын хуйнд дөрвүүлж сацалж хойтын буйныхын том давхарлаг байсан суургийг бүтээж дууссан үе байсан. Багштай айлтгсан. Тэгэхэд Бакула багш би тэр сувраган дээр заавал очих ёстой гэдэг. Би нэг чилэрхүү байсан боловч одоо өөрөө ингээд шавнараараа өргүүлээд түрдэг тэрэгэн дээр одоо суугаад ингээ хамбын овоонд морилж лам ховргуудын хойтын буйны их өрөөлийг шавнартай хамт бид нар хамт айлдаж байсан. Энэ заавал ирэх учиртай 20 дугаар зууны ихэнх 19 дугаар зууны сүүл үед ер нь дэлхийн бүдийн шашны одоо их хөлөгний одоо очир тарины хөлөгнийг тодорхойлжсэн хамгийн чухал нэгэн том орн бол монголчууд байсан юм аа. Монголчууд ч гэсэн одоо байсан ирээдүйч монголчууд бас энэ байсураа тийм болтол нь одоо бурхны шашнаас сэргээж та нар өвлөн авах ёстой гэж. Гэхдээ Монголын бурхны шашин гэдэг их онцлон биднэрт гэрээсэн цагтаг ийм сайхан хүн байсан.
16 архтын нэгэн болсон Архад Бакуулай ард түмний одоо сүжгийн болон номын сэтгэлийн цэцгийн ам нэгтгэхэд Бакуулай Римбучи бол нарны элч болж явсан ийм одоо ломтон. Буштэйцийн агуу их зохиолд шавь чин сүсгээр даган байсан юм. Маш чухал 3 хуурмгийн үнэт ажистаар Магдая ном бүгдийн өөр чанараар хоосон саруул гэрлийн агаарт машид шүтэн гарсан элбийн тийн цэнгэл наадмаар илэрхийлий алгалсан цорын гагц хаан мандлай дээдийн оюуныг сайтар өн зохиогоод машид мэрэгэн ариун сайны бэлгийн бүжгийн тийн цэнгэлээр мандуулж номдол бүтээлийн шашны туаз дээдийг барьсан мэрэгэн мантагт хуран сансрын бүхэн төрлөختний гагц садан мандлайн дээд тааллын хөвгүн таны нүлгэр аяа гайхамшигтай сацал үгүй 10 хүчийг эрхшээсэн сайзангийн хөвгүүний сайн зохиохон үлсийн үрийг залган авч үрээд сайтар шашныг барих дэтгэх аривтхад удирдсан сааршгүй мэрэгэн архад Бакуула дор залбирмой.